За сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За сайн уу намаа? Сайн байцгаана уу? Бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр намаа бит хоёр юуны талаар ярих вэ гэхээр бид хоёрт хамааралтай, бид хоёрын хүүхдүүдэд хамааралтай, ер нь бүх хүмүүст хамааралтай нэг сэдвийн талаар ярих болно. Тэр нь юу вэ гэхээр дэлгэцийн хамаарал, дэлгэцийн хэрэглээ, тэгээд энэ их дэлгэцийн хэрэглээг яаж бууруулах уу, яаж аргалах вэ? Тэ энэ бүхний талаар ярилцах болно. Гоё юм. Энгийн чөлөөтэй байдлаар ярих болно. Ягаад гэвэл бид хоёр өөрсдөө бас дэлгэц нэлээх хэрэглэж ажиллаа гүйцэтгэдэг хүмүүс байгаа. Жишээ нь бид хоёр одоо энэ подкаста бичгээд зогсож явахдаа утсаа урдаа тавьсан. Хоёулаа хоёр өөр газар байгаа болохоор тэгээд утсаа бас хэрэглээд ингээд яриад зогсож байна. Гэх мэтчлээ. Ер нь бол утастай холбоотой, компьютертэй холбоотой ажил хийдэг хүмүүс учраас энийгээ бас шийдвэрлэхийн тулд юу хийж байгаагаа ярилцах болно тийм ээ. Хүн болгонд хамааралтай тэгээд хүн болгоны өмнө тулгамдаж байгаа бас нэг асуудал байна тий. Одоо яаж энэ хэрэглээг жоохон бууруулах уу? Нэг үе бодоход бид нар бас дэлгэцийн хэрэглээний сөрөг талуудыг тий хэтрүүлэн хэрэглүүл бидний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг вэ гэдэг талаар бас мэддэг болсон тий. Гэтэл яг гаргалгаа нь юу вэ? Ямар аргаар бид нар энэ дэлгэцийн хэрэглээг бууруулж болох вэ гэдэг дээр бас мэдээлэл жоохон дутмаг байгаа болоо гэж бодсон. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар бид хоёр шинжлэх ухаан талаас нь гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө амьдралд дэлгэцийн хэрэглээг бууруулахын тулд ямар аргыг хэрэгжилж байгаа вэ гэдэг талаараа хуваалцъя гэд ярилцсан байгаа тий. Тэгэхээр чи сая тэглэж намаа энэ сөрөг талуудыг нь бид маш сайн мэддэг болсон гэд. Гэхдээ бас сөрөг тал юу байгаа вэ? Энэ талаас нь бас цухас танилцуулаач. Ялангуяа хүүхдүүдийн хувьд байнга дэлгэц хараад өдөржин суугаад байх ямар асуудал үүсгэдэг. Энэ талаар бас товчхон танилцуулбал бид бас сэргээгээд нэрээ хийх штэ. Ийм учраас бид чинь бас дэлгэцээ бууруулах шаардлагатай юм байна гэд санаа төрөх учраас. За тэгье. За тэгэхээр би болохоор илүү төлхөө хүүхэд талаас нь ярих гэж бодож байна. Та болохоор илүү насанд хүрсэн хүн талаас нь бас гоё мэдээлэл, хөтөлсөн мэдээлэл байвал нэмээрээ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 онд гаргасан зөвлөмжтөө 2 нас хүрээгүй хүүхдийг огт дэлгэцгүй байхыг санал болгодог. Тэгэхээр өдөрт ерөөсөө дэлгэц үзүүлэхгүй байхыг санал болгодог. Харин 2-оос 5 насны хүүхдүүд бол өдөрт хамгийн ихдээ 1 цаг, за сургуулийн наснаас дээш хүүхдэд 2 цагаас илүүгүй байх нь зохистой гэж зөвлөсөн. За мөн тухайн зөвлөмжөдөө зөвхөн хугацаа биш агуулгын чанар нь бас чухал байдгаа гэдгийг анхааруулсан байсан. Тэгэхээр хэрвээ хүүхэд нь 2-оос доош настай бол дэлгэцийн хэрэглээ хэрэгэлдэг бол энэ дээрээ бас анхаарах ёстой гэж сануулж байна тий. За тэгэхээр бид нар яагаад энэ дэлгэцийн хэрэглээг ингээд олон улсын байгууллагууд ер нь хүмүүс айгүйх анхааруулад байгаа вэ гэхээр хэд хэдэн асуудлыг үүсгэж байна гэсэн судалгаанууд бас байдаг. За энэ дээр хамгийн ихэнд яригддаг зүйл бол нойрны асуудал байдаг. Тэгэхээр хүн унтахаасаа өмнө дэлгэц одоо их хэрэгэлдэг байх юм бол энэ нь унтах чанарт нь нөлөөлдөг. За мөн шөнө олон сэрэхэд бас нөлөөлт юм байна. Яагаад вэ гэхээр дэлгэцээс ялгарах гэрэл буюу нөгөө blue light гэдэг тий. Энэ болохоор нөгөө унтахад тусалдаг одоо бидний сайн мэдээд байгаа мелатонин дааврын ялгарлтыг ингээд дарангуйлцдаг. Тэгэхээр хүүхэд унтахаасаа өмнө эсвэл бид нар унтахаасаа өмнө утас таблет ингээд ширтээд тэрийг үзээд ах юм бол тархинд сэрүүн бай гэсэн тохио өдөөгдөөд унтах нь хойшлоод тэгээд унталтын чанар нь мууддаг гэсэн үг. За хоёр дахь асуудал бас юу байдаг вэ гэхээр хөдөлгөөн байдаг. За энэ дээр Канадын 2020 оны үндэсний судалгаагаар дэлгэцийн хэрэглээ өндөртэй хүүхдүүдийн биеийн идэх нь багасаад хөдөлгөөний дутагдалд ордог болох нь тогтоогдсон юм байна. Яагаад гэхээр дэлгэцийн өмнө удаан суух нь одоо ингээд идэхгүй цагийг нэмэгдүүлж байгаа тий. Тэрний үсэг гэхээр бүр ингээд хөдөлгөөнгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй ингээд нам суух боломжийг олгочдөг. Тэгэхээр энэ нь одоо хүүхдийн хөдөлгөөнийг багасгаад цаашлаад илүүдэлжин таргалалт бодисын солилцооны асуудалд хүртэл хүргэдэг байгаа. Тэгэхээр хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг дэлгэцийн хэрэглээ үүсгдэг байх нь. За бага насны хүүхдүүдээр бас нэг яригддаг зүйл бол хэл яриа болон анхаарал төвлөрөл. 2018 онд JAMA буюу одоо Америкийн шинжлэх ухааны академийн гаргасан сэтгүүлд 2 нас хүрээгүй хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ
их байх тусам хэл ярианы хөгжил нь удаашрах магадлалтай гэж дүгнсэн байт юм байна. Яагаад вэ гэхээр хүүхдийн хэл яриа болохоор голчлон юм бодит харилцаан дээр тулгуурладаг. Одоо ээж аав болон эмээ өвөө ах эгчийнхаа ярианы байдал, нүүрний илэрхийлэл, дохио зангаа энэ амны хайрцгийг харж ээж хүн одоо хэл яриаг сурдаг юм байна. Тэгэхээр нөгөө дэлгэцийн өмнө байгаад ахаар энэ нөгөө бодит яриа одоо багасаад ирдэг. Тэгэхээр нөгөө хүүхэд одоо ээж аавынхаа тэр нүүрний хөдлөл, амны хайрцгийг ингэж харж чадахгүйгээсээ болоод хэл яриа одоо энэ хөгжил нь илүү ингэж жоохон суларч ирдэг ийм асуудал үүсдэг юм байна. За мөн сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээний асуудлууд үүсгдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд одоо сэтгэл готрол болон түгшүүрийн түвшин өндөр байх нь энэ дэлгэцийн хэрэглээтэйс хамааралтай байх магадлалтай гэсэн ийм судалгаанууд гарсан байдаг. За хооллолт болон дэлгэцийн хэрэглээний талаар бас зөндөө олон судалгаанууд байдаг. Бидрийг хоол идэхэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг хоёр даавар байдаг тий. Грелин буюу лептин даавар. Тэгэхээр хүүхэд хит их дэлгэцэнд анхаарлаа хандуулсан байгаа үед тухайн хоёр даавраас ирж байгаа тэр дохиог хүлээж авдаг гэсэн. Тэгэхээр зарим тохиолдолд хүүхэд цадлаа гэсэн дохиог сайн хүлээж аваагүйгээсээ болоод хэтрүүлэн идэх боломжтой. За эсвэл зарим хүүхдүүд өссөн гэсэн дохиог хүлээж аваагүйгээсээ болоод бага идэх хоолны туршилгүй байх боломжтой. Энийг нь болохоор бид нар англи хэлэнд mindless eating гэж нэрлэдэг байгаа юм. За ганцхан хоолны хэмжээнд нөлөөлөө зогсохгүй хоолны чанарт бас нөлөөлж ийн гэсэн судалгаанууд зөндөө байдаг. Яагаад вэ гэхээр дэлгэц маань маш гоё юм тоод өнгөтэй, хурдан, за тэгээд одоо дуу чимээтэй байдаг болохоор яг энэ одоо дуу чимээ болон өнгө дүрс нь хүүхдийн тархины шагналын систем гэж байдаг. Энийг нь идэвхжүүлж өгөөд ингэснээр илүү тийм хаашаал өгөхүйц амттай зүйл рүү тэмүүлж эхэлдэг. Тэгэхээр хүүхэд дэлгэц одоо хит их хэрэглэх тусам чихэрлэг, тоос ихтэй, элчлэг өндөртэй хоол руу татагддаг гэсэн үг. Бидний дунд байгаад байдаг чипс хийжүүлсэн болон нэмэлт сахартай ундаа, чихэр за тэгээд нэмэлт сахартай одоо янз бүрийн жигнэмэг байт юм уу те. Эдгээр зүйл рүү илүү татагддаг болдог. Ерөнхийдөө товчхондоо бөгөөд айгүй тодорхой хурдан тайлбарлал гэдэг үл би яг одоохондоо ийм зүйлийг хэлэхээрээ танд нэмэх зүйл байна уу? Вау, маш олон талаас нь маш гоё тодорхой товч мэдээлэл өглөө. Маш их баярлалаа. Миний хувьд чи бүгдийг баг хэлчлээ. Миний хувьд нэмэх юм байхгүй гэдэг. Хамгийн гол нь одоо яаж энэ дэлгэцийн хэрэглээг бууруулах вэ гэдгээр л одоо толгоогоо гашлагж байна. Тэгэхээр миний хувьд яг анхаарал татж байгаа хамгийн их санаа зовниулдаг зүйл бол яг чийсээ хэлсэн тий сэтгэл зүйн асуудал гэдэг хүүхдэд илүү үүсдэг гэдэг. Тэгэхээр хүүхдэд ч тэр том хүмүүстэй ч гэсэн ялгаагүй. Би бүр өөртөө ч гэсэн анзаараад үзэхээр өдөржингөө компьютерийн артал нам суугаад 8 цаг ажилласны дараа бүр ингээд дотор мухаарч байгаа юм шиг сонир санагдаад бүр ингээд би физиолог дээр анзаарэгддэг байхгүй яг гэдэл компьютерийн артал яг сууж байгаа болохоор бүр сүултээ бүр юу хийгээд байгаа ойлгохоо байгаад бүр тийм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр бидний бие хөдөлж байх хэвээр угаасаа цаанаасаа тийм зохицуулалттай хөдөлгөөнтэй байх хэвээр. Гэтэл хүүхдүүд дээр одоо яг хүүхдүүд дээр бол бүр жинхэнэ өсөрж харайж стол нэрээ гадаа байнга цагийг өнгөрүүлж явах хэвээр хүүхдүүд утас хараад ч юм уу телевиз хараад компьютер дэлгэц хараад ингээд нам суучаар тэдэнд яаж нөлөөлж байгаа нь бол тодорхой тий. Үнэхээр муу. Тэгээ би бас нэг судалгаа харж ирсэн. Тэр судалгаа болохоор 2025 онд энэ жил хэвлэгдсэн шинэхэн судалгаа. Тэгээд гар утасны дэлгэцийн хэрэглээг 3-7 хоног бууруулахад сэтгэл готрол, стрессийн шинж тэмдгийг багасгаад илүү тийм цовоо сэргэлэн мотивацтай болгосон гэсэн ийм судалгаа харж исэн баггүй. Тэгэхээр 3-7 хоног л бид дэлгэцийн хэрэглээгээ багасгачих юм бол дагаад сэтгэл санаа өөдрөг гоё сэргэлэн цовоо байх нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаанаас бүх зүйл хамаарч байгаа. Сэтгэл ийм гутралтай, сэтгэл санаа даун тийм муу ийм байх юм бол юу ч хийх хүсэл төрөхгүй, харилцаа муудна, гэрт одоо гэр бүлийн харилцаа муудаж эхэлнэ. Тэгэхээр энэ яалтчгүй бид энэ дэлгэцийн хэрэглээний талаар
ярих хэрэгтэй болчиход байгаамаа. Тэгээд ээжүүдийн дунд ялангуяа энэ бол нэлээд том асуудал, эцэг эхчүүдийн өмнө тулгарч байгаа асуудал. Би намайг чам жишээ болгоод ярихад манай нэг найзын хүүн одоо 8 настай. Тэгээд тоглоом тоглож эхэлсэн. Компьютерийн тоглоом. Тэгээд компьютерийн тэр тоглоомоо одоо болсон тоглуулахгүй одоо цаг нь болсон гэдэг ингээ хэлчихээ бүр айгүй хөөөлаад бүр ингээд англи хэл дээр бол tantrum гэдэг байхгүй бол tantrum даад одоо тэргээр нэгэн болдог гинэ. Тэгээд охин нь болохоор гайгүй гэж. Яагаад тэгэхээр ингээл одоо хоёлоо ийм хийгээд ингээр асуудалгүй. Одоо чи ингээд надаа юугаа iPad унтраачихаа гэхээр за гээл унтраачдаг гинэ. Тэгээд би энийг анзаарчхаад ер нь би бас охинтой хүүтэй хүн баггүй. Ер нь эрэгтэй хүүхдүүд илүү тийм дэлгэцээр гарч байгаа одоо кино ч юм уу эсвэл дэлгэцийн хамааралтай илүү байгаад байна уу? Охтууд бол гайгүй байгаад байна уу гэж бодогдсон байхгүй надад. Тэгээд бас нэг өөр найзтай хэлээд ярьсан би. Тэр найз маань болохоор 2 эрэгтэй хүүхэдтэй. Тэгээд би анзаарсныгаа яриад энэ охтууд байгаа гайгүй байгаад хөвгүүд илүү дэлгэцэн татагдаад байна уу гэдгийгсэн чинь манай тэр найз болохоор үгүй штэ манай 2 хүүгийн нэг нь дэлгэцэнд илүү дуртай. Нөгөөх нь бол нэг дэлгэц рүү нэх тэгж дэлгэцийг тоохгүй дээ. Тэгэл гадаа тоглох, гадандаа тоглох, артлынхаа гэрийнхээ арталтаа илүү нохотоогоо тоглол байж идэв штэ гэж тэгсэн баггүй. Тэгэхээр бас зөвхөн энэ эмэгтэй эрэгтэй хүүхдүүдийн асуудал биш. Ер нь хувь хүний бас нэг тийм онцлог байна уу да гэд би бодлоо. Тийм байна тий. Манай гэр бүлийн хувьд бас ингээд яг дэлгэц дээр аваад үзэх юм бол хүү илүү дэлгэцэнд жоохон дуртай байх гэдэг. Тэгээд тэрийг би болохоор юутай илүү холбож ойлгодог вэ гэхээр жоохон байх үед нь би сэтгэл зүйн хувьд жоохон асуудалтай байсан. Тэр нь юу вэ гэхээр нөгөө төрсний дараах сэтгэл готрал тий. Тэгээд дөнгөж Швейцарт ирээд удаагүй байсан. Тэгээ ээж аваасаа хоол, найз нөхдөөсөө хоол энд нэг сайн таних танилгүй ингээд хүүхэдтэй болоод тэгээ өдөржин ингээд гэртээ ганцаараа цагийг өнгөрүүлдэг байсан. Тэгээд тэр сэтгэл зүйн одоо асуудлаасаа болоод айгүй их ядардаг, айгүй юм ирч хүчгүй өдөржин одоо ингээд юу ч хийгээгүй мөртлөө ингээд амар ядардаг тийм үе байдаг байсан. Тэгээ тухайн үедээ би туслах хүн байдаггүй байсан болохоор хүүдээ ингээд дэлгэц үзүүлээс суудаг өдрүүд айгүй олон байсан баггүй. Тэгэхээр тухайн одоо зүйлээс болоод би бол хүүгээ нэлээд бас дэлгэцийн хэрэглээ өндөртэй болчихсон байсан болов уу гэж анзаарсан. Тэгээд дараа нь манай хүү яг нөгөө насандаа хилд орохгүй би танд тухайн үед хэлжсэн та санаж гин үү яаж гин. Тэгээд хилд орохгүй тэгээд бид хоёр одоо нөгөө бүх газруудаар яваад ингээ үзүүлээд олон хүмүүс дэлгэцийн хэрэглээ ямар байдаг вэ гэж асууж исэн. Тэгээд тухайн үед одоо би тэр талаар сайн уншдаггүй байсан юм уу? Ингээ хүн нөө зорж уншихгүй бас мэдэхгүй байх тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр би яг тэр үед бас сайн мэддэггүй. Тэгээд тухайн үед айгүй олон мэрэгчлэлтэнгүүд дэлгэцийн хэрэглээтэй байгаа болвол энэ нь бас хүүхдийнх нь хэл ярианы ноцрогдолд нөлөөлж иж магадгүй гэж зөвлөж исэн. Тийм болохоор тухайн яг тэр цаг мөчөөс эхлүүлээд хүүгийнхаа дэлгэцийн хэрэглээнд бол маш эрчимтэйгээр анхаарч эхэлж исэн. Тэгэхээр манай хүү бол охиныг бодвол дэлгэцийн хэрэглээнд жоохон дуртай. Гэхдээ тэр нь яг одоо хүүс гэх юм уу тэрнээс илүүтэйгээр зүгээр нөгөө өөрийнх нь багтаа авсан туршлагатай холбоотой гэж магадгүй гэж бодоод байна. Тийм. Тэгэхээр хүүхдээ нөгөө дэлгэцээр юм харуулж болно. Тийм үе угаасаа зөндөө байдаг тий. Дэлгэцээр сатар уулгач гэдэг юм уу тий. Ээжүүд ялангуяа гэртээ хүүхдээ баан харж байгаа ээжүүдэд бас нэг ингээ амс хийх, амрах шаардлага гардаг. Тэгэхээр дуртай хүүхдийн киног нь харуулад өөрөө нэг жоохон амраад авах тийм тохиолдол байлгүй яг хөө. Тэгээд үүн дээр яг нөгөө контент буюу юу үзүүлж байгаа вэ гэдэг юу сэдв сөхөгдөх шаардлагатай болдог. Тэгээ манай хүүхдүүд багада CBB-гээс гаргадаг англи хэл дээрх нэвтрүүлгүүд байдаг байхгүй яг хүүхдэд зориулагдсан. Тэгээд ийм одоо янз бүрийн л нэвтрүүлэг гардаг. Жишээлбэл мал амтан, ферми амттай холбоотой юмнууд гарна. Бас одоо ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан дохионы юм хичээлүүд ч гардаг ч юм уу. Дандаа юм хөрхөн яг насанд нь зохицсон тийм нэвтрүүлэг байдаг. Тэгээд тэр нэвтрүүлэг орой яг унтах цагаар нь дуусаад тэгээд маргааш өглөө эхэлдэг яг ийм нэвтрүүлэг азтай. Тэгээд тийм нэвтрүүлгүүдийг үзүүлдэг байсан. Тэгээд
ингээд ярангуут яагаад тэр нэвтрүүлгийн сэдв, чанар хүүхдэд ийм чухал юм бэ гэд ингээд ярихаар хүүхд гэдэг чинь цагаан цаас те угаасаа Яг үнэ. бүх зүйлийг л яг шингээж сурж өөртөө ингээд шингээж авч тэндээс сурж байгаа. Тэгэхээр жоохон тийм цензууртай, жоохон ч гэхгүй маш сайн цензууртай хандаад бүр ингээд дэлгэц харуулах тохиолдол гарч илаа гэхэд юу үзүүлж байгаа вэ гэдэг дээрээ бас бид анхаарах хэрэгтэй. Тэгжиж хүүхдүүд маань тэндээс мэдээлэл авч бас тарих толгой нь хөгжиж байгаа учраас тэгээ би сая 100 Монголд амрахтаа аав ээж хоёртойгоо ихчтэйгээ хүүхдүүдтэйгээ сувилалд явж амарсан юм би тэгээд сувилалд явхаар эмээнэр айгу ач учтайгаа цуг явдаг юм байна сувилалд. Тэгсэн чинь нэг өдөр сувилын ажилтан нь тэгжээсээ одоо энэ эмээнэр чинь өөрснөө ингээд амармаар байдаг гэтэл хүүхдүүдээ хараад хүүхдүүд нь ингээд сахилгагүйгээр айгүйх ядардаг. Тэгээд тэр ядарснаасаа болоод тэр уураа бид нарт айгүйх гаргадаг штэ гэд ярьжсэн байхгүй. Тэгээд анзаарч байхад бас яг тийм байна. Эмээнэр ингээд хүүхдүүдээ аваад хөрхий сувилд явж байна. Тэгээд эмээн ингээд юунд орхолж байгаа. Одоо янз бүрийн л эмчилгээнүүд байгаа штэ. Тэгээ эмчилгээндээ орох болонгууд нөгөө хүүхдийг нь харах хүнгүй. Тэгэхээр уцаа өгчт юм билээ. Тэгээд уцаа өгчөнгүүд хүүхэд яаж байгаа гэхээр ингээ swipe хийгээд дээш ингээл гүйлгээ сууж байгаа байхгүй. Тэгээд тэнд нэг бид нартай цуг байсан нэг жаахан хүүхэд байгаа. Хэдтэйвэ гэхээр тэр бол нэг хөлд ороод удаагүй 2 өсрээ за 3 тал хүүхэд баг. Тэгээд би ингээд шарлаг марлаг бас хийлгээд ингээд сууж явах зур баг яг 30 минут тэр хүүхэд ингээд яг ингээл тэр гар утсыг ширтээд хуруугаараа дээш ингээд сууж байгаа байхгүй. Яа, амар яг ингээл бүр ингээл дээш ингээд суугаад байна. Тэгэхээр тэгж swipe хийгээд гарч ирж байгаа мэдээлэл ингээд дээш ингээд явуулаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр мэдээлэл дунд юу гарч ирж байгааг одоо мэдэхгүй тийм үү. Тэр дунд одоо хүчирхийллийн сэдвтэй юм гарч ирж байгаа мó одоо хүүхдийн насанд нь зөгцсөн юм гарч ирж байгаа мó бүү мэд. Ерөөсөө л гэсэн хөдөлгөөнгүй ям тэр 30 минут рүүс хөдлөг гартаа нэг гартаа ингээ боорцох барьсан хөрхий боорцгооч идэг анзаарахгүйгээр тэр ингээл яаж байгаа сууж байгаа. Тэгээ би бүр өмнөөс нь бүр сэтгэл өвдөд энэ ч буруу юм байд юм байна тий хүүхдээ ингэж суулгах чинь тий гэтэл тэр одоо 3 та хүүхэд тий яг өөрийнхөө насанд зөгцсөн 3 та хүүхдэд зориулсан хүүхэлдээ ч юм уу хөөхөн удаан юм нэвтрүүлэг үзвэл бас арай өөр байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. Тэгэхээр энэ дэлгэцийн асуудал дундаа юу үзэж гэн? Гар утсан дээр зүгээр swipe хийгээд дараа чи гарч ирсэн юм хараад сууж гин үү? Эсвэл юм том дэлгэц дээр телевизээр яг өөрийнхөө насанд тохирсон юм хүүхэд үзэж гин үү гэдэг дээр маш том ялгаа тий маш том ялгаа байгаа гэж бодсон. Яг үнэн би бас тантай яг санал нийлж байна. Тэгээд энэ дээр бас нэг юм жишээ санаанд орчлоо. Тэр нь юу вэ гэхээр манай нэг солонгос найз энэ солонгосчуудын нэг анзаарсан зүйл нь одоо ингээ хүүхдтэй болно шүү дээ. Тэнгүүд ийм ээж нар нь ингэж нийлж айгүйх одоо хүүхдүүдэд цуглуулж тоглуулдаг. Нэгдүгürt хилээ сурах сонирхолтой байна. Хоёрдугаарт ингээд ийм өөрсдөө тий гоё ярилцаад хэл одоо ямар нэгэн толгоогоо одоо өөр хэлээр ярих чинь бид нар толгой асар хурдтай амар их ажиллаж байгаа шүү дээ. Ачаалж байгаа. Тэглгүүгээр өөрийнхөө төрлөх хэл дээр одоо төрсний дараа ингэж ярилцах нь бас хүний сэтгэл зүйн байдалд айгүй сайнаар нөлөөлдөг тий. Тэгэхээр тийм байдлаар айгүй хуулцдаг. Тэгсэн чинь манай нэг солонгос найз хичээсэн баггүй би ерөөсөө сүүлийн үед ингээд солонгос хоёр найзтайгаа ерөөсөө уулзахаа болоод байгаа гэд. Тийм үү яагаад гэдгсэн чинь манай тэр хоёр найзын хүүхэд айгүйх дэлгэц үзэх юм аа. Тэгээд тэр дэлгэц үзэхдээ яг нөгөө саяны хэлсэн TikTok юм уу эсвэл YouTube-ийн юм нөгөө shorts-ууд байдаг шүү дээ тий. Эсвэл Instagram Reels тэрийг ингээд айгүйх үздэг. Тэгээ манай охин яг тэр хоёртой уулзаад ирэхээрээ надаас ингээд тийм үзмээр байна гэд нэхэд байдаг. Тэгээ би тэрнтэй ингээд одоо юу авах гэж тэмцэх гэж гэх юм уу одоо тэрийг нь тухайн үед нь ингээд хүүхэд нэхэд уйлаа шүү дээ. Эсвэл үзье тэр үзэж яхад би яага болохгүй байгаа ингээд тэгж байгаа үед нь ингэж тайвшруулах амар хэцүү байгаад байсан. Тийм болохоор би бас ерөөсөө ингээд уулзахгүй байгаа гэдэгжсэн. Тэгээ эндээс юу харагдаж байна вэ гэхээр бас хүүхдийн энэ дэлгэцийн хэрэглээ энэ хамааралд эргэн тойрны хүмүүс
ямар хүмүүстэй цагийг өнгөрүүлж ийн вэ гэдэг бас айгүй их нөлөөлт юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Яг бол яг адилхан насны хүүхдүүд уулзгаар тухайн насны хүүхэд нь одоо ээж аав нь дэлгэц үзхийг зөвшөөрөөд ч юм уу эсвэл дуртай үзүүлээд байхад манай хүүхдүүд одоо тэрийг болохгүй бол хүүхдэд тэр нь ойлгомжгүй асуудал болчихж байгаа байхгүй юу. Бас шудраг бус байгаад байгаа юм шиг яг тий. үнэ тийм. Тэнгүүд гэртээ өөрсдөө дэлгэц үздэг байж тий эсвэл уцаа ингээ үздэг, телевиз үздэг ийм дэлгэцийн хэрэглээ өндөртэй ээж хүүхдээ бол гэд хэлээд ахаар бас хүүхдэд ойлгомжгүй тий өөрсдөө болохоор үзээд байгаа мөртлөө надад бас ингээд үзэх эрхийг нөхгүй ягаад тэгж байгаа юм болоо гэсэн ойлгомжгүй байдал үүснэ. Тэгэхээр хэрвээ ингээд бас ингээ хүүхдийнхаа дэлгэцийн хэрэглээг анхаарай гэж байгаа бол бас хүрээлэн эргэн тойрны орчин тэгээ өөрсдийнхөө бас энэ хэрэглээнд бас анхаарах нь бас нэг үр дүнтэй арга байж магадгүй гэж бодоод байгаа юм. Яг зөв. Тэгэл хүүхдийнхээ өмнө өөрөө баахан утсаа барьж сууж байгаа мөртлөө чи утсаа болооч гэдэг харж утгагүй шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ эцэг эхчүүдийн хувьд яалтчгүй дэлгэцээр ажиллаа явуулдаг бол гар утсаа ашиглаад бас төлбөрөө төлөх ч юм уу эсвэл appointment цаг авахын тулд ийшээ холбогдох онлайнаар цаг авах гэдэг гар утастай холбоотой энэ ажлууд нэлээд их байгаа тий. Тэгэхээр бүгдийнхээ өмнө гар утсан дээр ажиллах шаардлагатай ийм нөхцөл гарах юм бол хүүхдүүдтэй тайлбарлаж өгөхөөр их гоё сайн тусгаж ойлгож хүлээж авдаг. Жишээлбэл би яг нэг 20 минут чиний явах дугуйлангийн төлбөрийг төлөх хэрэгтэй байна. Ээж нь яг тэрийг хийгээд сууж байгаа шүү гэдэг. Баян энэ нөгөө харилцаа холбоо тайлбараа юм илэн далангүй байгаа. Би яг ийм хийж байгаа шүү гэдгийг хэлээд тэгээд уцаа ингээ харахаар хүүхэд маш сайн ойлгож авна. Хоёрт гэхээр хүүхэд нөгөө намайг үл тоомсорлж байгаа биш юм байна гэсэн ойлголтыг авдаг. Тэгэхээр аав ээжүүд гэртээ уцаа ашиглахтаа хүүхдүүдтэй аль болохоор юу хийж байгаагаа байнга ингэж хэлж өгвөл ер нь их зүгээр байд юм аа. Би одоо өөрөө бас их дэлгэц дээр ажиллана, дэлгэц ашиглах юм зөндөө гардаг. Яагаад гэвэл их сургууль суулж байгаа. Тэгээ дээрэс нь би контент бас хийдэг. Тэгэхээр уцаа бариад сууж байгаа үе надад зөндөө байдаг. Тэгэхээр яг тийм яалтчгүй тохиолдолд бол тайлбарлаад хэлчихээр ийм учиртай юм байна гэд ингээд ойлгоод авдаг. Тэгээ би одоо бас дэлгэцийн хэрэглээ айгүй өндөртэй шүү дээ тий. Бас яг тантай адилхан Instagram хуудас хөтлөж чинь. За тэгээ сургалтууд байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор байнга одоо уцаа харах, шалгах ийм хэрэгцээ үүсдэг. Тэгээд энэ үед гэхдээ харцангуй гайгүй байдаг нь юутай холбоотой байдаг вэ гэхээр манай хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл ерөөхдөө сургууль тэгээд өдөр хөнжүүлэх төв дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тэгэхээр нэг 8:30-аас оройд энтхийн цагаар 5 хүртэл тэнд байдаг болохоор тэр хугацаанд нь аль болох ажлуудаа амжуулахыг хичээдэг. Тэгээд орой ингээд 5-аас 5:30 хооронд цуглаад ороод ирэхээр манай нөхөр бит хоёр яг энэ хувц сүлэгдэх хэсгийн дээр нэг юм жижигхэн тавиур байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр орж ирээд шууд уцаа ингээд тавьчихдаг. Тэгээд аль болох хүүхдүүдтэйгээ ингээд цаг өнгөрөөж байжгаад орой харин хүүхдүүд маань эрт унтдаг буюу нэг 8-аас 8:30 хооронд унтчихад тэрнээс хойш ингээд хангалттай утас үзэх одоо тий нэг цагийн зай байдаг болохоор тэндээ ингээд уцаа үздэгэ. Ямар гоё санаа вэ? Нөгөө нүдэнд ил харагдаад байхаар уцаа аваад ингээд дээр нь шалгаад сошиал медиагаар юу болж байна гэд нэг эхлүүлчүүдийг зогсож болдгоо. Гэтэл уцаа тусдаа нэг газар тавьчихна шүү дээ тий. Тэгээд тэрэндээ гар хүрхгүй ингээд байхаар хүүхдүүдтэй гоё цагаа зарцуулаад ингээд байх нь шүү дээ. Ямар гоё арга вэ? Тиймэрхүү байдлаар ингээд аль болох хүүхдтэй бүр ингээд дэлгэц их хэрглэж байгаагаа бол ингээд харуулахгүй байхыг хичээгээд идэв. Ялангуяа манай том хүү чинь сая хэлсэн чинь багадаа жоохон дэлгэц үздэг гэсэн болохоор утас центрийг бол аягүй сайн мэддэг. Тэгээд хүүхдэд мэдээж тэр нь харагдахаар одоо сэтлэн төрнө шүү дээ тий. Дэлгэц их үздэг байсан туршлага нь байгаад байгаа болохоор тэрийг харахаар илүү ингээд тэр нь өдөөгдөх боломжтой учраас ингээд тэрийг сэргээлээд байдаг. Харин тэрийг ингээд харуулахгүй одоо өөрийнх нь тархинд те дэлгэцтэй холбоотой тэр мэдээллийг нь өгөхгүй байвал тэгж ингээд утас нэхэд ч юм уу үзье гэж юу суурлаад байдаг гэхгүй.
Утас үзээд ч юм уу дэлгэцсний ард удаан суусны дараа нилийн ааш цаа нь бас хүүхдүүдийн ааш цаа их муухай болчихдог тий. Яг үнэ. Чи тэрийг анзаардгүй одоо ингээд Анзаарсан. компьютер тоглоом тоглоод эсвэл урт хугацаагаар телевиз үзээ суусны дараа ааш цан гэж өстой онцгой болчихдог шүү. Тэгэхээр яг энэ нь эргээд биеийн хөдөлгөөн бидний сэтгэхүй сэтгэл зүйн байдалтай шууд холбогддог нь харагдаж байгаамаа. Бид нар дээр ч гэсэн ялгаагүй тий өдөржингөө компьютер ажил хийгээд одоо ном бичээд ингээд байчин дараа нэг айгүй их ядарна тэгээ нэг дотор мухаараа өстой онцгой болчихдог штеп. Тэгэхээр яаж игээл хөдөлгөөн яаж би нэг энэ завсраар энэ их ажлын завсраар хөдөлгөөнтэй байх вэ гэдэг аргыг л бодож боловсруулж хэрэгжүүлж ивэл сэтгэл зүйн хувьд их тустай. Тэгэхээр энэ тал дээр юу хийдэг вэ? Өөр би нөгөө өөрийг нь асууж байгаа шүү. Яг тэр чийсээ хэлж штэ. Айгүйх өндөр хэрэглээтэй үеүдэх байдаг гэх. Тийм өдрийн цагаар бол өстой яг 8:30-аас орой 5 хүртэл бол баг ингээ нам суух өдрүүд айгүй олон байдаг. Тэгээд нэг ингээд орчхоор тэрийг ингээд нэг юм дуусгах гэж санаа амардаг тийм хүн юм шиг байгаа юм. Зарим хүмүүс бол ингээд өөрийгөө мэдрээд за чи удаан суучлаа шүү. Одоо нэг 15 минут завсралтаа гэсэн юм юугаа авч чадаад идэв штэ тий. Миний хувьд болохоор нэг ингээд бүр дотор нь орчих юм бол тэрнээсээ гарахад жоохон хэцүү. Тэгэхээр ингээд нэг цаг харахад айл хизээ 4 өдрийн хоол мол болцсон ч юм уу тийм тохиолдлууд байдаг. Тэгээ сүүлийн үед бас тэрийг нэг засах гад хичээгээд байгаа. Одоо би юм чин гэл ингээд суугаад байж болохгүй тий. Тэгэх юм бол эрүүл мэнд гэдэг асуудал бас давхар яригдах учраас тэгээд номын санд би өглөө эрт очих дуртай. Ягаад номын санд өглөө эрт очдог вэ гэхээр эрт очихгүй бол нөгөө цонхны хажуу талын суудлууд байхгүй болчдөг. Хүмүүс эрт ирээ суучдаг болохоор. Тэгээд дандаа юм голын суудлууд үлдчихдэг байхгүй юу. Тэгээд би цонхны хажууд суух дуртай. Тэгээд манай номын сангийн цонх айгүй гоё том цэлгэр. Тэгээд айгүй гоё алсыг ингээд уул нуур энэ төр харагддаг байхгүй юу. Тэгээд би тэнд айгүй их суух дуртай. Тэгээд яагаад тэнд суух дуртай байдаг вэ гэхээр дэлгэцийг ингээд удаан ширтэх үед нүдний булчингууд айгүй ингээд чангарч идэг. Тэр чангарлыг жоохон бууруулахын тулд алсыг ингээд сайн харж өгч ивэл зүгээр идэг. Тэгэх юм бол нүдний булчин сулрна. Нөгөө талдаа бас ингээд тарих жоохон сэргээд ирдэг. Тийм болохоор алсыг харах байдлаар суудаг. Гэртээ бол ингээд цонхныхаа хажууд яг цонх руугаа харсан чиглэлд ингээд суухыг нэлээ хичээдэг. Тэгээ сүүлийн 2 сарын хугацаанд болохоор нөгөө зогсоо байдлаар ажиллах тийм ширээ авсан. Тэгээд тэрэн дээрээ өглөө нь болохоор сууж ихэвчлэн ажиллаа. Тэгээ өвдөөс хойш болоод ирэхээр жоохон босоо байдал ажиллах байдлаар нэг жоохон ингээ байрлаа өөрчлөөд байгаад байгаа. Тэгээ хөдөлгөөний тухайд гэх юм бол яг үннийг хэлэхэд тийм одоо хөдөлгөөн хийж байгаа юм өнөөдрийг хүртэл алга байна. Тэгээд энээсээ болоод нурууны асуудлууд бас үүсээд байгаа. Тэгээд нэг зүйл хэрэгжүүлэе гэд бодоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр манайх 4 давхарт амьдардаг. Тэгэхээр доошоо өдөрт нэг удаа би өдрийн хоолны өмнө юм өсгөл дараа заавал доошоо бууж мэйл боксоо шалгадаг. Энэ үедээ ийм хөлөндөө зүүдэг ийм хүндрүүлэгч зүгээд тэгээ доошоо буугаад дээшээ гараад иржээвэл өдөр болгон угаасаа хийж байгаа үйлдэл болохоор ингээд иржээвэл бас айгүй зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгээ хоёулаа энэний өмнөх дугаар дээр ярьсан тэгээ өдөр болгоны хийдэг эсвэл хийх дуртай зүйлтэйгээ одоо дасгалыг хоёлоо хамруулах тийм ажил эхлүүлье гэж. Тийм шүү дээ. Тэр юу болсон бэ? Бид хоёр энэний өмнөх дугаар дээр тэгж ярьсан. Дуртай юмтайгаа үйлдэлтэйгээ холбогдуулаад баг гэлтгүү хөдөлгөөн ингээ хавчуулаад тэгээд олон хоног сарын дараа эргээд харахад тодорхой хэмжээний хөдөлгөөн хийсэн, булчиндаа бас тодорхой хэмжээний юм юу өгч гисэн тий ачаал өгч гисэн байна гэд ярьсан. За тэр юу болж байна яа гэдэг. Тийм би тэгээ уг нь нөгөө нэг дуртай үздэг нэвтрүүлэгтэйгээ хослуулаад гоё дасгал хий гэж бодсон хгүй. Тэгсэн чинь сүүлийн үед өстө үнэхээр нөгөө гоё дуртай нэвтрүүлгээ үзэгч цаг гардаггүй. Тэгээд бодохгүй заа гэж тэгвэл одоо би өдөр болгон хийдэг. Тэр ажил юу вэ гэсэн чинь мэйл боксоо шалгах ажил байгаа хгүй. Нөгөө бүгд энд чинь загтлаар явдаг. Тэгээ өдөрт би яг мэйл боксоо шалгадаг болохоор тэгээ шат руу буугаад тэгээд юу ахтай хүндрүүлэгч зүүчих юм бол бас ингээ өдөр болгон угаасаа хийж байгаа юм чинь жилийн дараа би 365 өдөр тасралтгүй хийсэн байх байхгүй.
Тэгээ Мгм. тиймэрхүү байдлаар нэг дэлгэцийн ард удаан сууж байгаа үедээ ингээ хөдөлгөөнөө бас дэмжиж байвал зүгээр юм болов уу гэж бодоод нөгөө хүндрүүлэгч захиалцсан байгаа. Тэгээ одоохондоо эрэг Вау. байна. За ямар гоё арга вэ наадах чи нэрээ. Өстой зүгээр Тийм. минь ирэхээр ямар байгааг хэлээрээ. Бид хоёр энийхээ өмнөх дугаар дээр тэгж тохирсон. Хоорондоо дуртай хийж байгаа үйлдэл дээр гэхээр номоо дуртай нэвтрүүлгээ үзэнгээ жоохон дасгал хийх. Би болохоор миний дуртай юм юу гэхээр кофегоо бэлдэх өглөө. Тэгээ кофегоо зз гэд гоожчих хооронд нь хэдхэн минут ч гэсэн галтгооныхоо юм буланг ашиглаад гидсний таталт 2 гар дээр ингээ бие өргөд гидсний таталт хийнэ гэсэн амлалтыг бид хоёр нэгэндээ өгсөн байгаа. Тэгээд өмнөх дугаар сонсоогүй хүмүүс сая тайлбарлалаа. Тэгээд тэрийг асуусан шүү. Тэгээд миний хувьд болохоор алдаг оног хийсэн. Яг ингээ хүнд амлалт өгчхөөр би одоо номоо тэгээ хэлсэн байгаа шүү дээ. Дараагийн дугаараа бэлдэх хоорондоо нөгөө юмаа хийя гэд дасглаа хийгээд ингээд байгаа. Тэгээ манай охин бүр харчаад овоо штэ та бүр сүүлийн үед овоо юм хийгээд дэшүү гэ. Тэгээд намайг бүр ингээд дэмжээд урам өгөөд ингээд байгаа. Тэгээд бид яагаад ийм жижиг аргуудын талаар жишээлбэл номоо доошо захидлаа шалгах зураа шатаар дээшээ доошо өсөхдөө хөндрүүлэгч зүгээ дээшээ доошо явна гэж штэ. Яагаад бид хоёрын аргуудыг ингээ ярилцаад байгаа вэ гэхээр ихэнх хүмүүсийн хувьд нэг ингээ хойшин татдаг юм юу вэ гэхээр их том амлалт өөртөө өгөөд за би яг тэгж жагаад өвөл эхлэхээр шинэ он эхлэхээр эсвэл 100 дуусаад эсвэл энэ шалгалтаа өгснөхийн дараа шууд жимд яваад ингээд үзүүлээд өгнө гэд ингэдэг. Гэтэл амьдрал дээр гараад ирэхээр асуудлууд гарч эхэлнэ. Эсвэл ханаад аваад гэртээ байх тохиолдол гарна. Ингээд нөгөө нэг том зорьсон зорилготой хүрч чадахгүй болохоор заац гэд орхичихдаг. Гэтэл яг хийж чадах хэмжээндээ кофегоо бэлдэнгээ гар дээрээ хам түшээд 10 сүн яачих юм уу. Эсвэл дэлгэц байнга хэрглэж байгаа өдрөө компьютерийн арталт сууж исэн өдрөө дундуур нь 2 цагийн дараа завсарлаа шатаар дээшээ доошо гүйчих ч юм уу. Эсвэл жоохон бясалгал хийчих ч юм. Энэ иймэрхүү байдлаар авж байгаа арга хэмжээнд хийхэд айгүй дөхөмтэй амархан байгаа учраас эргээд маргааш нь дахиад хийх боломжтой. Ингээд дахиад маргааш нь хийх юм бол тэрэндээ урамшаад үргэлжлүүлэх боломжтой байдаг учраас ийм жижигхэн аргуудыг бид хоёр яриад байгаа. Тэгээд би хамгийн сүүлд эрүүл дадал мастер класс гэдэг journal-ыг тэмдэглэл гаргасан. Яг энэ тэмдэглэлийнхээ эхний хэсэгт нь яаж одоо багаар дасгал нэмэх вэ? Яг иймэрхүү нөхцөлтэй гэрээсээ гарч чаддаг байгаа. Эсвэл ажил дээрээ өдөржингөө ажиллаа хийгээд сууж байгаа нөхцөлд дундуур нь яаж жаахан дасгал авчруулах вэ гэдэг талаар маш гоё ийм зөвлөгөөнүүд өгөөд тэгээд дээрэс нь яагаад вэ гэдгийг нь сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлаад гоё тайлбарлчихсан байгаа. Тэгэхээр сонирхсон хүмүүс бас энийг харж үзээрэй гэж уриалах байна. Яг үнэ. Үнэхээр гоё дэвтэр байдаг. Би ч гэсэн сүүлийн 2 сар бол бүр тасгалгүй хөтлж байгаа. 4 сард эхлүүлээд 1 сар яваад шалгалт эхлээд тэгээд дундуур шалгалт амар тий. амьдралын хэм маягийг бүр 100% өөрчилж байгаа юм чинь. Харин тийм. Тэгээд орхигдуулсан байж байгаа үргэлжлүүлээд хүүхдийн амралт болоод тэгээд саяхнаас хөтөлж явж байгаа. Тэгээд тэрний урталт нь ингээд өнөөрэ тийштэй гэд санаа авахар зүйлүүд зөндөө байдаг. Мөн яг сүүлийн үеийн гоё судалгаанд тулгуурсан маш гоё товчоор хүнийг тийм цаг хугацаа зарцуулаад авахгүй мөртлөө гол мессежийг авчихаар тийм гоё хэсгүүдтэй байдаг. Тэгэхээр тэр мастер класс дэвтрийг бас сонирхоод үзээрэй. Баярлалаа. Миний гаргасан юмыг маш гоё рекламдж өглөө штэ ном. За тэгэхээр баярлалаа. Ном бүтээн гэдэг чинь амар том ажил байдаг. Тэрийг ста нэрээ ном бичиж юм уу эсвэл хийж үзсэн хүн л амар сайн ойлгох бах. Нэг үсэг бүрд одоо цаана нь маш их хөдөлмөр шингэсэн байдаг. Нэг ширхэг өнгө нэмэхэд л тэр чинь айгүй том ажил болсон байдаг шүү дээ. Өнгөний зохицол ямар ах уу, дизайн тэгэл агуулга, гутах санаа хэр ойлгомжтой байх уу гэдэг тал дээр айгүй их ажил болдог болохоор. Тэгээ түрүүчийн сэдвтэй холбогдуулаад бас нэг зүйлийг орхигдуулсан байна. Би судалгааны ажил бас айгүй унших дуртай. Тэгээ би өмнө нь болохоор дандаа iPad-н дээр юм уу эсвэл дэлгэцэн дээр уншдаг байсан. Тэгээ сүүлийн үед болохоор нөгөө судалгааны ажлаа хэвлэж гаргаад тэгээ тэрийг ингээд наранд суугаад уншихыг хичээгээд байгаа. Кофегоо хажуудаа тавьчаад яг наранд гадаа гарч чадахгүй бол манай
нэг өрөөнд өглөөний нар аягүй сайн орж ирдэг. Яг тэрнийхээ өмнө ингээ хөлөө жид суугаад юм уу ингээ гой тухтай байрлал авч байгаа. Тэгээ тэндээ ингээ наранд унших байдлаар бас бага ч гэсэн хэмжээгээр дэлгэцийнхаа хэрэглээг бууруулах гэдэг. Надад зүгээр ажиглагдсан зүйл нь юу байсан бэхээр үнэхээр өөрөө хийх хүсэл нь байгаад тэрэндээ анхаарай гэвэл арга замууд бас олддсон билээ. Тийм штэ. Яг үнэ. Би яг тэрнтэй яг 100% санал нийлж байна. Гол нь нөгөө awareness буюу эхэндээ нөгөө мэдээлгээ олоод авчихсан байхад дараа нь нөгөө зам гараад ирдэг. Тэ одоо ингэх хэрэгтэй юм байна шүү. Би ингэж байгаа юм байна шүү. Дэлгэцэн ингээ хараад байх тусам би ааш муутай болоод гэрийнхэн тухай муухай ашлаад байгаа юм байна шүү. Эн чинь юутай холбоотой вэ гэхээр хөдөлгөөнд дутаад байгаа юм байна гэдэг тэ. Тэгэхээр манай гэр бүл өмнө нь хүнсээ 7 хоногоор нь захиалаад хүргэлтээр авчихдаг байсан. Тэгээ тэрийгэ болоод одоо яаж байгаа вэ гэхээр жишээлбэл сүү дууслаа гэж бодоход дэлгүүр яваад сүүгээ аваад ингээд алхаад хүрээд ирэхээр тэр бас тодорхой хэмжээний дасгал тэгээд өдөрт алхах ёстой тэр алхалтын тоог бас нэмээд өгж байгаа. Тэгээд дэлгэцээс бас завсарлуулж өгж байгаа гэх мэтчлэнгээр ямар арга надад байж болох вэ? Юу нэмж болох вэ гэд бодоод байвал арга замууд гараад ирнэ. Тэгээ яалтчгүй өдөржингөө дэлгэцийн ард сууж байгаа үед цонхоо нэгээд би яг энэ деск ширээгээ цонхныгоо дэргэд бас байрлуулсан байдیں۔ Тэгэнгүүтээ цонхоо ингээ бүтэн нээгээд миний хажуу талын энэ цонх маань бас юм бууруулагчтай байхгүй нарны бууруулагч яагаад гэвэл дэлгэцэн дээр хитрхи ингээ гялтаагаад байдаг учраас бууруулагчтай. Тэгээд гадаа хичнээн нартай байсан ч гэсэн би тэр нарны гэрлээс ирж байгаа гэрлийг яг бүрэн спектрумээр нь бүрнээр нь тэр долгионыг төрөл бүрийн нарны туяаг дотроо бол янз бүрийн туяанууд ингээ холилдож хүний бие дээр буудаг гэтэл цонх ингээ хаачгаад тэр дээрээс нь нэмээд бууруулалтаа цонх байрлуулсан бол тэр зарим ашигтай төрлийн гэрлийг нь бид нар авч чаддгүй шүүлтүүр нь өндөр байгаа учраас. Тэгэхээр цонхоо ингээд нээгээд яг л би гарч чадахгүй юм шүү дээ, гарч чадахгүй учраас цонхоо нээгээд нөгөө яг шалгалтын асуултуудад хариулж байгаа эссегээ бичиж байгаа үедээ цонхоо нээгээд тэгээ гарынхаа ихэнх хэсгийг ил гаргаад майкта ч юм уу ингээд суугаад нэг 20 минут гэртээ нарны гэрлийг өөр дээрээ ингээд тусгачаар бас цаашаага бидний биеийн витамин D нийлэгчлэлтийг дэмждэг. Тэгэхээр яг түрүүн чиний хэлсэний дагуу арга замыг нь эрэлхийлэх юм бол хийх тэр боломж нь ингээ үүсгэл байхгүй гэдэг шиг тийм ингээд бас арга замаа бид олно. Тэгээд планы үлрэл заавал бүх тэр уншиж байгаа юмнуудаа дэлгэцэн дээр заавал уншаад байхгүй. Яг хэвлэж аваад паркт суугаад уншдаг ч юм уу гараад одоо дэлгэцээс л холдож ивэл нүдээ амраагаад бас нэг гоё юм амралт маяг юм болчихж байгаа. За тэгээд бас нэг аргаа хуваалцахад манад нэг юм трамплин байдیں۔ Жижигхэн гэрийн трамплин. Тэр трамплин дээр нэг ингээд ширээнийхээ ойролцоо байршуулчаар өөрийн ирэхгүй тэр нүдэнд ил харагдаж байгаа учраас өөр тийшээ явах замдаа нөгөө трамплин дээрээ нэг ганц 2 минут ингээд үсэрчин. Тэгэхээр энэ хөдөлгөөн бидний биед ямар ашигтай байдаг вэ гэхээр тунгалгийн системийг хөдөлгөөнд оруулж өгдөг. Зүрх судасны систем маань яаж ажиллаж байгаа вэ гэхээр зүрх гэдэг нэг юм одоо судсаар дамжуулаад цусыг шахаад байгаа юм гоё помпинг буюу шахдаг юм эрхтэн байгаа. Гэтэл яг тунгалгийн систем болохоор яаж ажилладаг вэ гэхээр бидний хөдөлгөөнөөр бид илүү их хөдөлгөөнтэй байх тусам тунгалгийн системээр дамжиж явж байгаа тэр бүх зүйлс сайн хөдөлгөөнд ороод явагдана гэсэн. Тэгэхээр тунгалгийн системээр юу явдаг вэ гэхээр бид хэрэгцээгүй зарим төрлийн токсин одоо хортой зүйлс бас явж гин. За тэгээд өөх тостой хоол унд хэрэглэхэд одоо өөх тосны молекул нь хэтэрхий том учраас судсаар цусаар дамжихаасаа өмнө эхлээд тунгалгийн системээр дамжаад эргээд энэ цусны урсгал руу нэгддэг. Тэгэхээр өөх тосны молекул бас тэрийгээр дамжиж явж байгаа учраас хөдөлгөөн сайн байх юм бол бид нар маань бас дэмжигдээд тэрийг одоо ингээд нарийнхан урт юу гэж бодох юм бол одоо нэг юм систем байна да. Тэр систем маань дэмжигдээд гоё ингээд хөдөлгөөнд ороод тэгээд бидний бие үйл ажиллагаагаа маш сайн явуулдаг. Тэгэхээр яг нам таг суугаад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас
жоохон босоод яваад номиогийн хувьд бол сайхан шатаар дээшээ доошоо зүгээр ч явахгүй бас хөндрүүлэгч хийнэ гэж байна шүү дээ. Тэр шигээ надад ямар арга байж болох вэ? Лифтээр гарахын оронд би шатаар өнөдөр өсчий даа гэд ч юм уу те. Ийм жоохон энэ аргууд нь эргээд том үр дүнг авчирдаг учраас бид нар бас энэ аргуудыг хэрэглэх хэрэгтэй байгаа. Хүүхдүүд дээр өөр ямар гоё аргууд байна нэ бас хуваалцаарай. Саяны нөгөө жохон зүйлийг хийхээр ингээд ихсдэг гэж тэгж штэ тий. Энэ дээр энэ дэлгэцтэй холбоотой нэг гоё туршилт хийж үзсэн юм билээ. Тэр нь болохоор Америкийн нэгдсэн улсад хоолны үеэрх дэлгэцийн хэрэглээгээ бууруулахад хүүхдүүдийн дэлгэцийн 7 хоногт хэрэгэлдэг одоо энэ хэмжээ штэ тий. Энэ бүр 5 цагаар багассан юм байна. Вау. Тэгэхээр зөвхөн хоолныхоо үеэр ядаж дэлгэцийнхаа хэрэглээг багасгачих юм бол тэр нь 5 цаг болоод ихсчих нь шүү дээ. 5 цаг гэдэг чинь ямар их цаг үлээ одоо ингээ бодохоор. Тэгэхээр ингээ жоохон их юмнаас эхлэлгүйгээр аль болох ингээ жоохоноос эхлүүл зүгээр юм шиг санагдсан. Тэгээ би том хүүгээ бас дэлгэцийн хэрэглээг бууруулахдаа ч гэсэн огцом өөрчлөлт ерөөсөө хийхийг зориогүй. Аль болох урт хугацаанд үр дүнтэй байхыг хичээсэн болохоор бүх юмыг ингээ багаас эхэлж исэн. Тэгэхээр яг одоо энэ подкастыг сонсож байгаа хүүхдийнхаа дэлгэцийн хэрэглээг яаж бууруулах талаар мэдгүй байгаа хүмүүс байвал би бас өөрийнхөө туршлагыг хуваалцъя гэж бодож байна. Бид хоёр болохоор эхлээд одоо өдөрт ингээд нэг 2 цагаар үздэг байсан бол эхний удаа нэг цаг 50 минут ч юм уу эхлээд нэг 10 минутаар багасгаж эхэлсэн. За дараагийн энэ нь болохоор 7 хоног үргэлжилдэг. Ерөнхийдөө ингээд ямарваа нэгэн зүйлийг одоо тодорхой хэмжээнд дадал гэх нь хаашаа дадал гэвэл бүр нэлээд урт хугацаанд явагддаг. Гэхдээ тодорхой хэмжээнд жоохон үр дүнтэй байлгахыг хүсэх юм бол тухайн үйлдэлийг 7 хоног заавал тасралтгүй хийх ёстой гэж үздэг юм билээ. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээний хугацааг нь 7 хоногт одоо 7 хоногоор төлөвлөж аваад тэгэнгүүт 2 цаг байсан бол одоо энэ 7 хоног цаг 30 минут үзэн ч гэдэг юм уу. Тэр 7 хоногт нь ерөөсөө илүүчгүй дутуучгүй яг цаг 30 минутаар үзүүлэх ийм байдлаар явж исэн. Эсвэл өдрийн нөгөө хуваараар ингэж хувааж авч бас болд юм байлээ. Тэр нь болохоор өглөө өдөр орой гэж 3 хуваагаад за энэ 7 хоногоос эхлүүлээд хоёлоо өглөөнийхөө хэрэглээг багасгаад зөвхөн өдөр орой 2 үзчихээ. За эсвэл бүр өглөө өдөр 2 үзээд оройныхоо хэрэглээг бууруулъя ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдэд нөгөө огцом өөрчлөлт хийхгүйгээр багаар ингэж явал айгүй зүгээр байдаг. За хоёрдугаарт нь гэх юм бол ер нь ингээд нөгөө дэлгэцийн хэрэглээг бууруулахаас өмнө хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээгээр ойлгуулах хэрэгтэй юм билээ. Жишээлбэл одоо хоёулаа ингээд дэлгэцийнхаа хэрэглээг одоо энэ өдрөөс эхлүүлээд юм ингээ бууруулна. Яагаад бууруулж байгаа вэ гэхээр миний хүү дэлгэцийг үзээд ахын бол нүдэнд нь тийм сайн биш. Эсвэл одоо юу гэдэг нь те хоёлоо ингээд сайн ярьж сурах хэрэгтэй байгаа учраас чи ээжигээ аягүй сайн анхаарч сонсох хэрэгтэй. Тийм болохоор хоёлоо дэлгэц үзэх цагаа жоохон бууруулаад тэрний хооронд ээжтэйгээ ярив. Тэгэх юм бол хоёлоо хурдан ярьж ойлголцох боломжтой болно ч гэдэг юм уу. Ингээ хүүхдтэй яг ямар үйлдэл хийх гээд байгаа вэ гэдгээ айгүй сайн тодорхой хэлж өгөх нь бас яг энэ өөрчлөлт хийхэд айгүй чухал юм шиг санагдсан. За хоолны үеэр одоо дэлгэц үздэг хүүхдөх байдаг. За хэрвээ ингээ хоолны үеэр дэлгэц үздэг хүүхдтэй ээжүүд байх юм бол эхний удаадаа хүүхдтэй дэлгэцний оронд өөрийнхөө дуртай тоглоомыг авчрах аргыг бас ашиглаж болдог. Одоо хүүхэд болгонд нэг илүүд үздэг тоглоом байдаг шүү дээ. Манай хүү болохоор машинд аягүй дуртай байсан. Авчраад машинтайгаа хамт хоёлоо хооллоо. Ширээн дээрээ машин байлгая гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дэлгэцийн оронд байж болох өөрийнх нь сонирхлыг татдаг зүйлийг хоолны ширээнд нь урих гэсэн. Дараагийнх нь болохоор хүүхдийнхаа дуртай хоолоор дамжуулан дэлгэцийн хэрэглээг нь багасгах аргыг бас ашигладаг. Тэрний өгс үгээ гэхээр хүүхэд нь хизээж одоо өгөхөд татгалзахгүй хоол хүнс гэж байдаг шүү дээ. Одоо наггет юм уу те гэртээ бэлтгэсэн дахианы шарсан мах за эсвэл тийм дуртай хараад идэх дуртай хоолнууд байдаг хуушуурч гэдэг юм уу хуушуурн дуртай хөвгтэй зөндөө байдаг. Гэх мэтчлэн хоолыг нь өгөө тэр үед нь дэлгэцгүй одоо хооллуулах энэ арга хэмжээг бас ашиглаж болдог. Тэгээ би нэг дээр нэг судалгаа уншиж яхад би тэгтээ яг бүр нарийн санахгүй байна. Агуулга нь бол миний толгоонд үлдсэн байна. Тэр нь юу байсан бэ гэхээр энтгэгт хийсэн судалгаа байсан шиг санагдчихээн. Тэгээ интервацийн судалгаа байсан. Тэр нь болохоор нөгөө туршилт хийж үзсэн. Тэр туршилтаар болохоор хооллолтын үеэр дэлгэцийн хэрэглээ өндөртэй байгаа
хүүхдүүдийн хэрэглээг одоо бууруулах тал дээр хийсэн судалгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс ямар арга хэмжээг авч үзсэн бэ гэхээр хооллох орчныг нь өөрчилж үзсэн. Тэгэхээр жишээлх юм бол зарим хүүхдүүдийн бүр ингээд том өрөөнд орж хоолдог гэсэн бол хоолныхын ширээг галтгоонд нь аваачиж хооллуулсан. За эсвэл хоолных нь тий ширээний байрлалыг нь өөрчилсөн. Өмнө нь цонх руу харж суудаг байсан бол одоо илүү тийм хан руу буюу тэр хан дээр нь ямар нэгэн анхаарал төвлөрүүлэх зураг ч юм уу янз бүрийн зүйл байхгүй. Тийм орчинд ингээ хооллуулаад ирсэн чинь хүүхдийн бас дэлгэцийн хэрэглээ багасч исэн гэсэн үр дүн байсан. Тэгэхээр хүүхдийнхаа бас хоолж байгаа орчинг анхаарад орчинд нь бас өөрчлөлт үзэх юм бол хүүхэд бас дэлгэцгүй үзэх энэ байдлыг хүлээн зөвшөөрөх боломжтой байдаг. За тэгээд мэдээж гэр бүлээрээ хооллох тий ганцаарнгийн хоолыг бэлтгэж өгөхөөс илүү гэр бүлэрээ ширээгээ тойрж сууж хооллох энэ үед ээж аав ах эх чинь дэлгэцийн хэрэглээгүй байх. За тэгээд тэнд ардталтад зураг тасаалтгүй байх ч гэдэг юм уу. Иймэрхүү тал дээр бас ингээ анхаарад баг багаар сайн нээлсэнчлэн хүчлэлгүйгээр өдөрт баг багаар яваад ах юм бол урт хугацаанд бас үр дүн өгөх боломжтой байдаг. Зөв. Тэгэхээр яг хүмүүсийн ялангуяа ээж аавуудын дунд тулгарч байгаа маш чухал асуудлыг хөндлөө намаа маань юу вэ гэхээр хүүхдтэй хоол идүүлмээр байдаг. Гэтэл хүүхэд хүсснээр нь тэр хоолыг идэж өгдөггүй. Тэгээд өмнө нь дуртай киног нь тавиад ч юм уу хүүхдтэй гаргаад хоол өгөхөөр тийшээгээ анхаарал нь төвлөрж жагаад хоолоо идээд. Тэгээд энэ сүултээ ийм зуршил болчихдог. Тэгээд одоо зүгээр ингээд суугаад хоол руугаа анхаарад анзаараад идэхийн оронд заавал уртаа юм асаажиж иддэг юм болчихдог. Үүнээс гаргахын тулд яах вэ гэдэг талаар маш гоё зөвлөгөө өглөө. Тэгэхээр би бас нэг юм ингээд анзаараад үзэхээр юу гэж бодож байгаа гэхээр нөгөө бидний нөгөө үйлдэл маань уул нь болов те хүүхдтэй сайн санаад хүүхдээ гоё хоол идүүлэхийн тулд тэр ээж юм тавьж асааж сатааруулж байгаа одоо дэлгэцийн хамааралтай болгочихж шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд ингээд санаандгүй байдлаар ийм байдлыг бид нар үүсгэж тийм байх. Гэхдээ суралцаад тий ингэж болохгүй шүү дээ. Нэр одоо дараагийн хүүхдээр ингэхгүй шүү гэдэг ч юм уу тий ингээд ер нь нөгөө алдааг сурж иж цаашаага дараа нь одоо алдаагаа багасгаад ингээд явдаг. Тэгээд миний одоо өнцгөөс хүүхдүүд маань нэлээд том болчихсон учраас эргээд харах нэ хүүхэд бага насндаа ялангуяа одоо 1-ээс 3, 2, 1 нас, 2 нас, 3 нас, 4 нас гэдэг энэ бага насндаа байгаа тэр үеийн айгу уртым шиг ээж санагддаг. Яагаад гэвэл ээж давталттай нэг юм хийж байгаа хүүхдтэй хоол ундээ нөгөө ширээг нь цэвэрлээд дараа нь дахиад тоглуулад ингээд тэгээд нэг үйлдэл ингээд давталттай хийгээд ахаар тэр өдөр хоног маш уртым шиг санагддаг. Гэхдээ яг том болчихсныхан дараа эргээд харахаар тэр цаг хугацаа маш богино байдаг. Тэгэхээр тэр цаг хугацааг яаж гоё хамгийн гоё чанартайгаар үр дүнтэйгээр өнгөрүүлэх вэ гэдэг дээрээ анхаарлаа хандуулчих юм бол дараа нь том болсон хойно ээж аавын зүгээс харамсах юм байхгүй. Ягаад гэвэл бүх цагаа өгсөн бүх гоё дурсамжуудыг хамтдаа бүтээсэн учраас асуудал байхгүй. Тэгэхээр тэр богинохон хугацаанд жоохон төвчээд төсвөрлээд нөгөө big picture гэдэг томоор нь зургийг одоо амьдралаа томоор нь хараад үзэхээр хамтдаа өнгөрүүлсэн тэр цаг мөчүүд хамгийн сайхан байдаг. Тэгээд тэр үедээ хамгийн гоё юм нь юу вэ гэхээр хүүхдүүд яг бүрэн хамааралтай ээж юу гэж хэлнэ вэ? Ээжтэйгээ тогломоор, ээжтэйгээ хамт баймаар, аавтайгаа бүр зүгдээд тогломоор тийм үе шат байдаг. Тэр үе шатыг нь сайхан ашиглаад хамтдаа гоё дурсамжуудыг бүтээгээд хамтдаа гоё юм хийвэлсэн. Тэгвэл бол өсвөр наснд хүрээд хүүхэд шийдвэрээ өөрөө гаргадаг болчихсон үед ээж хичнээн хоёлаа хамт тэгээл да ингээл да гэсэн ч гэсэн уучлаарай тий нөгөө гоё цаг чинь өнгөрцөн хүүхдээ сонирхол нь өөр тийшээ явчихсан байна. Бие даах тийшээгээ явчихсан байна. Тэгэхээр энэ гоё алтан үеэ ашиглаад гоё хамтдаа гараад одоо юу хийх дуртай юм тий ямар юм хийх дуртай тэр юмнуудыг хамтдаа хийчих юм бол их зүгээр. Тэгэхгүй бол би уцаа барьж суугаад хүүхэд уцаа хараад ингээд сууж байна. Бид хоёрын бие хамтдаа нэг тослогоонд байна. Сэтгэл санаа бүх юм хашаал өөр тийшээ хоёр тийшээ байгаа.
Тэгэхээр хайрын юм тэр гоё цагийг бид чинь дэлхий дээр нэг тодорхой хугацаатай л ирээл буцаж байгаа шүү дээ. Тэр хайрын цаг хугацааг бусад хүмүүсийн юу хийж яад амьдрал тэр хэрэгтэй хэрэггүйрээ мөрөө бүх юм руу ингээд хараад ингээд өнгөрүүлчих чинь бас харамсалтай шүү дээ. Тэгэхээр яг уу дэлгэцээс сурах юмаа сурна, үзэх юмаа үзнэ байлгүй яг уу сонирхолтой юм зөндөө байдаг. Заримдаа юугаа алдаад одоо нэг ингээд скрол хийгээд эхэлсэн болвол бүр цаашаа нөгөө юугаа контрол алдаад хяналтаа алдаа явцсан үе байж л. Гэхдээ нөгөө big picture томор нь амьдралаа хараад миний хамгийн гоё нандин үед маань энэ хүүхдүүд баг байхад явагдаж байгаа штэ гэдгийг санаад л ингээд авах юм бол шин залуу аав ээжүүд бас тий одоо дэлгэцээ үзүүлж орхиод өөрөө юм хийх биш ингээд хамтдаа гоё яг нэг төвшөнд очиод нэг юм долгионд очиод хүүхдтэйгээ холбогдох тэр боломж маш сайн гарч идэг. Тэгээ Аз болоход миний хувьд хүүтэйгээ охинтойгоо хамтдаа тэр цагийг өнгөрүүлэх тэр юунууд нь айгүй сайхан боломж гарч исэн. Манай гэр бүлийн хувьд яг тэгж зохион байгуулж исэн. Нэг нь ажлаа хийгээд нөгөөх нь яг full time бүтэн цагаар хүүхдтэй анхаарлаа хандуулъя. Тэгэхээр чи тэр үеэр Аз болоход бас хүний юу ондоолтой нөхцөл байдал. Миний хувьд нөхцөл байдал боломжийн сайхан байсан учраас хүүхдтэйгээ дандаа паркт л өнгөрүүлдэг. Хүүгээ аваад хаана ямар парк байна тэрэн дээр скутертэй аваад гадаа өнгөрүүлдэг. Одоо ингээд өсвөр насанд хүрээд бие дагаад холдсон ч гэсэн би бас нэг хийдэг юм а хийцэн шүү. Өгч чадах хэмжээндээ би хүүхдээ өгч чадсан шүү гэхээр чинь надад бас нэг тийм сэтгэл дулаан уйг байгаа шүү дээ. Яг үнэ уйг ингээд амруугаа. Тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрчин. Тэгээ нэгэнд өнгөрсөн цаг хугацааг эргүүлэхэд айгүй хэцүү хойно. Тиймэрхүү юмнууд бас санаанд бууж ирж байгаа дэлгэцтэй холбоотой ярихад 100% санал нийлж байна. Яг хүүхдтэйгээ одоо ингээд том хүүдэрээ ингээ анзаархад үнэхээр хугацаа бол айгүй хурдан өнгөрч байгаа байхгүй юу? Охин дээр бол бүр саяхан л төрж исэн тэгсэн чинь ингээ сургууль руу хөтлөд орж исэн гэдэг шиг. Тэгэхээр энэ цаг хугацаа тэмшиг мөртлөө айгүй богинохон байдаг. Тэгэхээр аль болох боломжоороо гэхдээ өөртөө нөгөө айгу дарамт авалгүй тий одоо ингэх стайл гэсэн гээд нөгөө өөртөө бүр ингээд дарамт авалгүйгээр аль үе нь боломжтой байна. Тэр үеэ тааруулаад бас хүүхдтэйгээ цагаа өнгөрүүлэхийг хичээж аваа. Миний хувьд болохоор 1-5 дахь өдөр бол үнэхээр ингээ хүүхдүүдтэйгээ байх боломж нь нөхцөл нь бүрддэггүй. Гэхдээ хагас бүтэнсээ өдрийн нэг өдрийг бол манайх 100% гэр бүлэрээ нэг тийшээ явах юм уу эсвэл гэртээ ингээд нэг нэгэндээ анхаарч цагийг өнгөрөөхийг хичээдэг. Ихэвчлэн дандаа гадуур явдаг. Гэрт байхаар хөдөлгөөнж хийж чадахгүй тэгэл ингээд нэг хид хідэн тоглоомороо тоглол уйдчихдаг. Тэрний оронд ингээд гадаа гараад гой байгаль, юун төлөө гой байгальтай газар амьдарч байгаа байлээ. Тэрийг бас ашиглаад ингээд байгальд ингээд гараад цаг өнгөрөхийг хичээдгээ. Тэгэхээр 7 хоногийн 7 өдөр ингээд цаг гаргах хэрэгтэй гэдээ өөрийгөө хүчлээд байхгүй. Тухайн 7 хоногт нь аль өдөр нь одоо цаг гаргахад боломжтой байна. Тэр өдрөө бас сонгож аваад за бусад өдрүүд нь 30 минут ч болтугай ингээд цаг гаргах боломжийг үүсгээд хамтдаа цаг өнгөрөөх юм бол бас айгүй чухал шүү. Тэгээд энэ бас дэлгэцийн хэрэглээг бас бууруулах бас нэг үр дүнтэй арга болноо. За ингээд хоёулагийн подкастаас тохирсон хугацаанаас нэлээд урт болж байна. Тэгэхээр танд өөр орхигдуулсан хэлхийг хүссэн зүйл байна уу? Хангалттай ярьлаа гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд та бүхэн бас өөрийнхөө дэлгэцийн хэрэглээг бууруулах аргуудаа энэ дугаарын доор бичжүүлдээгээрээ тэгэх юм бол subscribe хийсэн бусад хүмүүс бас уншаад юм гоё санал бодлоо туршлагаа солилцоод тэгээд бүгдээрээ хамтдаа юм гоё эрүүл баяр баясгалтай сайхан нөхцөл байдлыг бүрдүүлцгээе л дээ тийм ээ. Тэгэхээр харамгүй гоё хуваалцаарай. Ингээд бидний дараагийн дугаар хүртэл түр баяртай.